орж ирж гин өнөхөө. Орж ирж гин үү? Сайхан амарцгааж гин үү? Сайхан амарцгааж гин үү өнөхөө? Яна энэ ер нь адгийн ийм тэнэг ард түмнээс л ийм адгийн төр гарч ирдэг юм байна шүү дээ. Ард түмэн цэцэн ухаантай, ард түмэн шудраг, ард түмэн хөдөлмөрч болвол хөдөлмөрч шудраг төрөл гарч ирэх юм байна. Бид нар өөрсдөө адгийн тэнэг учраас нэг ийм адгийн муу төр ингээд бид нар дундаас гарч ирээд байгаа шүү дээ. Ойлгосон. Тэгэхээр бурууг Монголын төрлөө чихээс өмнө өөрсдөө бодсон дээр байна. Тэ? Бид нар чинь цэцгнээс дэлбэлээгүй л дээ. Бид нар чинь цэцгнээс дэлбэлэл тэнгэрээс унж ирээгүй л дээ. Ерөөсөө энэ 3 жилийн дотор бол би юу ойлгосон гэхээр эх орон гэж судлаач гэсэн чарлалаа. Тусгаар тогтнол гэж чарлалаа. Тийм үү? Энэ 3 жилийн дотор юу ойлгосон бэ гэвэл за энэ адгийн ард түмэн дундаас л энэ адгийн төр гарч ирд юм байна гэж бодож байна. Ягаад тэгэхээр би чинь нийгэмтэйгээ харьцаж чинь нэвтрүүлэг хийж чинь. Тэгэхэд ерөөсөө энэ хүмүүс бол нөгөө тоглоомор ч юм уу, нарганаар ч юм уу бүгдөө нэг сэтгцэн юмд үзүүлэх цаг болцсон байна гэдэг чи үнэн. Над руу ямар тэнэг юм бичиж яаж орж ирдэг гэж бодно энэ ард олон. Заримдаа би бүр ой готно, зог тусна. Тэгэхээр ийм ард олны дундаас ийм төр гаралгүй яах юм бэ гэж бодно. Тэнгүүдийн үржил их байдаг. Тэнгүүдийн үржил их. Тэнгүүд чинь хүүстэ. Сексихээс өөр юм хийдгүй юм шиг байгаа юм. Өдөр шөнөгүй сексийг л өдөр шөнөгүй хүүхдээ гаргаад байж идэм шиг байгаа юм. Гэтэ энэ миний үг биш л дээ. Энэ дэлхийн одоо суут тэ эрдэмтний үг хэлсэн үг. Тэнгүүдийн үржил их байд юм а гэж. Энэ судалгаач байна. Зүгээр нэг архичин хөгийн навшин 100 жил үрдсэн үржлийг харахад 370 орчим хүн болцсон байдаг. Төрд хэрэгтэй, нийгэмдээ хэрэгтэй, эх оронч болохоор 100 жилийн дотор 60 эдхэн болж үрдсэн байгаа юм. Нэг инженер. Тэгээд тэр 60 дотроос нь ерөнхийлөгч нэг, их хурлын гишүүн 5 6 билүү. Тэгээд дандаа инженер багш нар нөгөө сэхэтний үр төлөөд энгийн амьдралаар 6хан хүн амьдэрсэн байдаг. Судалгаа шүү. Бодит хүн дээр хийсэн судалгаа. Тэгсэн нөгөө лалдрын архичин гинт хэрэгтэй булгаач чинь 100 жилийн дотор 300 ил болоод үржигдсэн. Тэгээд энгийн амьдралаар 8 хүн амьдраад усан дандаа алуурчин, гаж донтон, янхан, хар тамхичин, зэвсгийн 8-чин тэгээд дандаа шоронгоо булгаачууд тэдний удам 300 ид. Зүгээр эндээс харахад тэнгүүдийн үржил их гэдэг нэг харагдаж байгаа. Тэгээ сонгуул өгөхлөөр энэ тэнэг булгаачууд нь очиод бидний өмнөөс сонголт өгчдөг. Нөгөө энэ нэг та нарын яриад эргүүтээд байгаа энэ ардчилсан гэдэг байгаа нийгмийн хамгийн амар нэг заалт нь олонхороо шийднэ гэдэг. Тэрэнд л та нар хууртчихж байгаа байхгүй. Олонхороо шийднэ. Бид нар шийдэх юм байна. Эднэр шийдэхгүй юм байна. Тэр чинь зүгээр л та нарыг нэг хуурж байгаа, та нарыг боолчлох, мал шиг байлгахын системийн нэг гоё үг нөхгүй юу? Тэ олонхороо шийднэ. Тэгэнгүүт нөгөөд нэг уулны визданаар нь олонхороо бид нар шийдэх юм байна гэдэг. Тэгээ нөгөө тэнэг визданаар нь очироод бидний өмнөөс сонголт өгчдөг. Би 1600-аад 10 тэнэг очиод сонгочдөг. Тэгээ тэрийг юу руу жигдэг гэж хар машин руу жиг. Хар машинаар гараад ирлээ. Хар машинаар л уурчлаа. Битгий шаалдаа. Хар машин жишээ гэдгийг чинь танаа тэр нэг гаж донтон хүчирхийлэгч хулгаач
хүний бүх муухай юмыг хийж явдаг нэг Францад очсон ам очргээд нэг лоовирчин байгаа шүү дээ. Янхан зардаг байсан биз дээ. Ямар олигтод л янхан зараа явж идэв нэр. Тэгээд тэр янхандаа дурлаа суугаа тэрийг аалч чадчих гэдэг нэг эргүү биз дээ. Тэр чинь хард машиныг худлаа гэсэн шүү дээ. Та нар тооны машин ав. Тооны машин аваад 2 дээр нэмэх нь 2-гээ бич. Хэд гарах нь 4 гарна. Ойлгосноо? Одоо бичээд үз. 5 дээр нэмэх нь 5-гээ бич. 10 гарна. Хэзээч 18 гарахгүй. Ойлгосноо? Та нар тооны машин дээр 1 дээр нэмэх нь 1 гэвчтэй. Би та нарыг ихэнх нь улны юм болохоор чинь л таарсан тоо 1 2 хэлээд байгаа шүү. Мундаг тоо хэлчих та нар бодож чадахгүй. 1 дээр нэмэх нь 1 гэ бич. 2 гарна заяа. Хэзээч 5 гарахгүй. Энэгээр юу хэлээд байна гэхлээр компьютер худлаа хэлж чаддгүй. Бид нар худлаа хэлдэг. Хүмүүс худлаа хэлдэг. Компьютер хизээч худлаа хэлэхгүй. Хэрвээ хар машин худлаа байсан бол дэлхий тэр чигээрээ хар машинаар тоолохгүй. Хамгийн үнэнд шударга гэдэг японочууд хүртэл хар машинаар тоолоод дараа нь гараар тоолдог. Японд бол одоогоор хар машин гараар тоолсон тоолдог зөрсөн юм тохиолдол байхгүй. Ойлгосноо? Компьютер худлаа хэлэхгүй шүү дээ. Та нар л худлаа хэлдэг шүү дээ. Тэгээд би энэ 3 жил нэг их орон гэж худлаа өмнө чарлж явлаа. Яг энэ хугацаанд би адгийн ард түмэн юм байна гэдгийг ойлгосон юм. Яг бай дунд нь үнэхээр их орно гэж байгаа мэрсэр өдрийн очих ганц нэг хүн байна. Надад бас нэг чадлаараа туслах гал дэмжих гээл явж байгаа. Би энэ урьдчилгын лайвер хийлсэн шүү дээ. Би Монголыг тойрсон. Та нарын нөгөө хайртай их оронч дунд хувьсэд 70 сая төгрөг гаргаад зураглаачийг 20 саяар цалинжуулаад Монгол Ардын намыг ардсан намыг битээ сонгоо. Одоо л салъя. Энэ хоёроос энэ жил л салъя гэж би тойрж нэвтрүүлэг хийсэн. Та нарын хайртай их орончид хүнээс мөнгө авахаа л бодно гэхээс биш их орныхон төлөө мөнгө зориулах тийм сэтгэл зүрх байхгүй биз та нар баггүй юу? Та нар нэрлэлдээ та нарын хайртай нөгөө үгийн сонсдог, дагдаг, алга дашдаг, шүглддэг, харангуудаа ухаан алдаж ундаг тэр мундаг их орончдоос чинь хэн хувьсаа 70 сая төгрөг гаргаад Монголыг тойрж нэвтрүүлэг бэлдсэн. Сонгол битгий өгөөрэй гэж. Эннийхэн төлөө би хэрэгт орсон. Сонгуулийн ерөнхий хороо гомд гаргаж намайг бариулсан. Сонгуул битгий өгөөрэй гэж яваад байна наач. Сонгуулийн ерөнхий хороо намайг цагдаад өгсөн. За энэ сонгуулийн ерөнхий хорооны цаана хэн байгаа? Ардын намынхан байгаа. Ардын намынхан намайг барь шоронд хэлгэсэн. Хориулсан. Тэгээд та нарын хин хүүе гэсэн. Намайг Монголоор тойроод хөл дээрээ гуйваад ядраад өдөр шөнөгүй явж байхад бавка аяг цай уучих гэж хэн тоссон юм? Би өөрийнхөө төлөө яваагүй. Энэ их орон ганцхан миний их орон биш. Одоо жоохон үнэнтэйгээ нүүр тул тэнэг гэдгээ хүлээн зөвшөөр. Ухаантай хүмүүсийн үгийг сонс. Ойлгосноо? Энэ бидний эсрэг талд бидний амьдралаар боломжоор тоглоод байгаа хулгайчуудад юу вэ? Мөнгө вэ? Эрх мэдэл вэ? Цагдаа тагнуулна байна. Эднэрт ив нэгдэл байна. Төлөвлөгөө байна. Итгэл байна энэ хүмүүст. Бие бинийгээ дэмжиж чинь бидний ард түмний эсрэг ажиллаад байгаа хүмүүст. А биднэрт юу байгаа юм? Биднэрт атаархуу зам байна. Нэгнийгээ хужаа гэж намайг хужаа болгодог тийм нэгнийгээ дэвсэлдэг чанар байна. Ив түмжин биднэрт алга байна. Биднэрт итгэл алга байна. Биднэрт төлөвлөгөө алга байна. Биднэрт зорилго алга байна. Биднэрт мөнгө алга байна. Биднэрт юу ч байхгүй байна. Саарл ордны орчин дүүрэн хужаагийн ирэл хэзүүд гүйлгэж байна. Төрийн албаар чин дүүрэн ирээн цустангууд шигдсэн байна. Тэгэл энэ нэвтрүүлгийг би хийж байгаа. Хийхдээ би энэ нэвтрүүлэгт хэн надад хань болох вэ? Хэн үнэн юм? Хэн худлаа юм гэдгийг би энд мэдэж авдаг. Энд нэг ойролцоогоор 2 цаг ярилцахтаа. Энэ хүн надад явандаа түшиг болох уу? Энэ хүн надаас урах уу гэж би сонжиж би нэвтрүүлэгтээ урьдаг. Одоогоор би 51 дугаар бэлдсэн байна.
Энэ нэвтрүүлгийн 51 дугаарыг бэлдэж цацах, зургийг аваад монтажлаад зочноо ураад ингээд ярилцлага эвлүүлээд цацах тийм амархан гэж бодоод байна та нар. Та нар нэг нэвтрүүлэг хийгээд үзтээ. Ямар их ажил гардыг. Гэтэл та нар намайг хамгийн сүүпрээр ганцаард болж байгаа шүү дээ. Тэгээ урам өгөх, дэмжих хоёроо ялгахгүй. Шуудатаа гурил үүрээд гойваад унах гэж байгаа хүнийг та нар чи мундаг шүү, чадна шүү гэвэл энэ урмын үг. Энэ дэмжлэг биш. Хажуугаас нь гүйж очиод шуудатаа гурилнаас нь хамт үүрэлцээ зүтгүүл энэ дэмжлэг. Надтай энийг хамтдаа зүтгэе гэж байгаа нэг ширхэгч хүн байхгүй. Зүгээр л чи мундаг шүү, чамайг дэмждэг шүү. Тэгээ энийг дэмжлэг гэж ойлгоо. Энэ зүгээр л урмын. Ямар ч хүн утсан дээрээ чамайг дэмждэг шүү гэж бичиж чадна. Яаж хүний ганцаардуулдээ. Тэгээд намайг ч хужаа мужаа хоёр буудлын хятадстай үгийн муугаагаар доромжилсан постнууд. Доор нь өмөрж байгаа нэг ширхэгч дэмжигч байхгүй. Өө зарим сайхан нийлцэн муу хэлээ шааж. Ингэхлээр та нар чи адгийн байгаа үстэй. Бүр адгийн арт түмэн байгаа үстэй. За өнөөдөр оюун эрдэнэ юм хийсэн гэж шаагаад байдаг. 5 жил гарan хийлээ. Бараг 6 жил, 5 жил гарan ерөнхий сайд хийлээ. Юу хийсий? Танаа оюун эрдэнэ ганц цэцэрлэг барьсан юм уу? Нэ худлаа бүлтүүлж шагаал, том шагаал, хиймэл дагуул, богдуулыг нүхлэн далаад гарцтай хөлөг онгоц аваач тавина гэд. Бүлт шагаа үлгэрийн юм яриад. Харин нөгөө муу хэлүүлсэн. Би алтан уягт дургу, Норвегийн алтан уягт угаасаа дургу биз та. Гэхдээ Норвегийн алтан уяг 2 жил ерөнхий сайд хийхтэй. Энэ 3-4-р цахилгаан станц чи өргөтгөлийн барьцсан. Амгалангийн дулааны цахилгаан станцыг барьцсан. Бүх аймагуудын засмал замыг холбоод хайцсан. 2 жилийн дотор Норвегийн алтан уяг хөөхөн юм хийцэн. Мөнгөгүй байсан. Асал хэцүү байсан. Гэхдээ Норвегийн алтан уяг ажилласан шүү дээ. 2 жилийн дотор Монгол улсын 21 аймгийг авт замаар холбоод Амгалангийн дулааны цахилгаан станцыг бариулаад 3-4-р цахилгаан станцын өргөтгөлийг бариулаад ингээд нэрлээд байвал 2 жилийн дотор овоо юм хийцэн. Танад данх оюун эрдэнэ юу хийсэн юм бэ? Худлаа шоудаа шаагаад байна. Амар худалж, мангар үнгэн залтай. Яаж хаан болох вэ? Яаж Монгол ардын намыг удаан барих вэ? Яаж шүүх засаглалыг хатаа оруулах вэ? Зүг ийм л мөрөөдөл. Тэгээ шоудаа шаагаад байдаг та нар итгэдэг. 5 жилийн дотор юу хийсэн бэ? Үеийн ерөнхий сайдууд сайн ч мууч бас нэг юм хийсэн байдیں۔ Оюун эрдэнэ юу хийсэн? Нэг өнчин хург авчир тавьсан юм Монголд. Тэгээ яасан нэг энтгийн засгийн газраас авсан зээл дутуу мотуу эхлээд урдчилгаа 50% нь өгөөг шүү дээ. 5-р цахилгаан станцыг барих мөнгө, нефтийн үйлдвэр, дорн руу нефтийн үйлдвэр барих мөнгө авсан шүү зээлээ. Тэгээ юу байсан? Нөгөө нэг амар 3 мега төсөл яриад томроод тэр зээлийнх нь мөнгө хаана байгаа? Нэхэж та нар. Энтгээс авсан Японоос Хятадын засгийн газраас авсан нөгөө цахилгаан станц нефтийн үйлдвэр барих, тэгээд 5-р цахилгаан станц барих тэр мөнгө хайцсан. Зээлийн бүтэн авцсан. Тэгээ байхгүй. Тэгээ одоо ингээд мартангуут нь 14 мега төсөл гэж яачиж байгаа байхгүй. Энэ жинзи үеийнх нь намайг л үзий хадаад байна. Хийгээжлгүй биз та нар. Энэ залуу үеийн өөрсдийнх нь ирээдүйн төлөө энэ нэг булгаж хизээж үхэж магадгүй байдалд орчоод ингээ амиа золиод нэг ирлиц сурлиц пистан төрөөс зайлгээд зүтгээд идэг. ДНК-га үзүүлээч. 5% намтраа шилэн болгооч писта гэж зүтгээд идэг. Жинзи үеийнх нь намайг үзий хадаад идэг. Намайг үздэг, намайг хүндэлдэг залуучууд байхгүй. Ерөөсөө намайг өстөнгө харцсан. Аргагүй шүү. Нөгөө гадаад хүнтэй суухын бойл гэдэг юм чинь.
35 жил ардын намаар тоглууллаа. 35 жил арилсан намаар тоглууллаа. 35 жил манангаар тоглууллаа. Одоо юунд нь итгээд байгаа юм бэ? Итгэх бүр зийч байхгүй. Итгэх нэг ширхэг шалтгаанч үлдээгүй. Урааныг 100% эсэргүүц. За юу? Урааныг одоо ухаж болохгүй. Ухал бах урааныг. Гэхдээ одоо цаг нь биш. Америк хамаагүй хамгаалаад урааныг ухуулахгүй байх хэрэгтэй. Ойлгосноо? Уран хоргүй гэж аманд нь яаж багтаж гараад байгаа. Ухаалаг асуулт тавьж байгаа нэг ширхэгч байхгүй. Би одоо тэр Норвей алтан уйгийг нэвтрүүлэгтээ урих гэсэн чинь дөрөвд чинь зүхтаагаад их юм уушчих. Норвей алтан уйгийг таньдаг хүн байвал хэлээч. Тэр цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн Баавка гэдэг галзуу феста ярилцъя гэдэг юм л гээд. Дөрөвд зүгээр зүхтаагаад их юм феста. Би угнаас 2 жилийн дотор юм данхыг бодоод овоо юм хийцээ. Тэгээ нэг нүүрсний хулгай бас нэг шоронд ирэх гэж үзсэн Норвей алтан уйгийг тэр тухайн ярилцъя гэж бодсон. Тэгсэн чинь энэ муу хулгайч чинь нөө хожоогуудынхаа гарт орцсон бас намынхаа даалгавраар явдаг хулгайч юм шиг байна. Нөө нэвтрүүлэгт ирэхгүй. Тэр Норвей алтан уйгийн дэмжигчдийн уудс, Норвей алтан уйгийн пэйж Facebook руу зөндөөл захиа бичлээ байхгүй. 35 жил та нарыг амаарчин шороо өнгөлсөн. За юу? 35 жил та нарыг шургуулсан. Дэлхийн бус бүх улс орнууд удмын сангаа хамгаалсан хуультай. Англи улсад англи хүний удмын сан хамгаалсан хуультай. Хятад улсад хятад хүний удмын сан хамгаалсан хуультай. Япон, Солонгос дэлхийн бүх улсад удмын сангаа хамгаалсан хуультай. Тэгэд Монгол улсад Монгол хүний удмын сан хамгаалсан хууль байхгүй. Энэ юу гэж байна гэвэл бүгдийг нэрлэж хуулиас болгоно гэсэн үг. Ойлгосноо? Дэлхийн бүх улсууд удмын сангаа хамгаалсан хуультай. Дээр нь хүн амаа үржүүлэхийг бодож байна. Аль болохоор олоолаа байхыг хүсэж байна. Энэ үл цэргийн хүч. Маш олон эрчүүдтэй байхыг хүсэж байна. Маш олон хүн амтай байхыг хүсэж байна. Тэгэд монголчууд хүмүүсээ алсаар л байна. Хор тавдарт дэлхийд нэг номерч явж байна. Хамгийн ариун агаартай, хамгийн тунгалаг устай, хамгийн онгон дагшин байгальтай, хамгийн эрүүл байгальтай, эрүүл хүнстэй газар. Тэгээ бүгд хор тавдраа шааж байна. Энэ засгийн газрын ажил биз. Бид нар хийх ёстой юм энийг. Адгийн ард түмэн байгаа учраас адгийн засгийн газар байдیں۔ За. Ингээ би ингээ ярихаар ингээ та нар намайг яаж муухай ганцаардуулж юм. Яагаад дэмжихгүй байгаа юм гэхээр би голдоо хортол та нарт хомддог байхгүй юу? Би энэ нэвтрүүлгийг та нар зориулж хийдгүй. Би энэ нэвтрүүлгийг эх орныхон төлөө хийдэг. Ойлгосноо? Адгийн ард түмэн зориулж юу ч хийгээд нэмэргүй гэдгийг би ойлгож байгаа. Монголын үе үеийн сэхэтнүүд яагаад ард түмэндээ гомдож үхснийг одоо ойлгож байгаа. За юу? Догшин гутагт инженеаш бидний юу гэж хэллээ? Санаж байна уу? Та нар яг ингээд жорлонд баасан дээр байдаг өчиг байдаг та нар. Нэгээ барьж иддэг. Яг баасны жорлон дотор байдаг өчиг амьдэрдэг та нар гэж биднийг хэлсэн. Тэгээд догшин хутагт анзаар үйж яв. Тий гэж нулимаад үлэмжийн чанараа төгөлдөр гэж дуулаад яваад өгсөн. Хамгийн сүл төдүүгээ яаж ард түмэндээ гомдож өглөө. Лодонгийн төдөө ард түмэндээ яаж гомдож өглөө. За ингээд ер нь бол би засал хийлгэсэн. Засал хийлгээд сийх авсан. Энэ хужаагууд инхээ имби эрдэнэ имби гэх энэ хятадтай ирлиз юм шиг байна. Энэ хятад хүмүүс эрэгтэй хүний зүүснийг эмэг гэж ойлгодог. Монгол эрчүүдийн зүүж байгааг сийх гэдэг шүү дээ. Хэрүүл хар хорон үгнээс хамгаалдаг.
Сийхийн сэт хараана гэж. Хараалаас хамгаалж би сийх зүүжсэн. Сая би тэгээд хүчтэй хүмүүсээр засал хийлгээд сийх аваа шцсэн. Ойлгосноо. Одоо та нар намайг өөлдөө сийх зүүцсэн байхад гомо писта гэдэг ус одоо сийх авчихаа юу гэж хэлж хараа. Одоо уруулаад олоодаг гэж шаа. Болтохгүй. Хүрэн сүхийн тороол гэсэн. Би маа гэсэн. Илбэгдэржийн тороол гэсэн. Би маа гэсэн. Монгол Ард намын бөхсдөлөгч гэсэн. Маа гэсэн. Ардс намын арчтас гэсэн. Би маа гэсэн. Жэнкогийн бөхсдөлөгч би маа гэсэн. Зүйлдэ намайг хятад түмний үртэл гэсэн. Би ДНК-га гаргаад тарьцаа. Дээр дутуу үзүүлсэн. ДНК-га одоо харуулж. Би та нар шиг нохоонуудыг намайг угаасаа яг ирлээ сурлаж болгох гэж дайрна гэдгийг чи мэдээд би ингээд хоёр улсад ДНК-га үзүүлээ баталгааж болцсон цаа. Намайг нэг хятадтай ирлээс хоёр удаа үжээгээ өгтгээд идэг булгаачуудад харуулаарай за. Монгол улсын ингээд ДНК-г ингээд бичсэн. Ингээд баталгааж болцсон. Яах юм? Цус цэвэр нэр цэвэр дээр миний ДНК байж байгаа. ДНК бол хамгийн супер шинжлэх ухаан. 23 оны 3 сарын 25-нд ДНК-г өгчээсэн юм. Ойлгосноо? 22 онд өгсөн юм байна. За юм байна. За тэгээд нөгөө эмчтэйгээ ингэж байна. Өглөөний мэндээ эмч миний ДНК хизээ гарах вэ? 10 гаруй хонож байна. Баяр сайхан өглөө мэнд гарсан байгаа маргааш холбогдож байгаад санд хайлт хийж үр дүнгээ баталгаажуулж өвөг гэнэ тодруулъя. Эмчтэйгээ ДНК-гийн эмчтэй хийсэн чат. Тэгээд та нар ийм царайтай хожиж харсан. Тэгээд аргаа ороод та нар намайг 9 шидээр л хэлж байгаа шүү дээ. За ингээс та гой ганцардуулж энэ да. Гэхдээ яг вэ та нарт түл итгэхгүй л дээ би. Нэг юм хэлье. Лайвын төгсгөл зөө. Баталгаатай ганц юм хэлье. Би хизээч ургахгүй. Зөө. Би хизээч худалдагдахгүй. Харин та нар бүгдээрээ надаас ургана. Та нар бүгдээрээ та нар худалдагдана. Яг цагаа тулахар зөө. Би энийг л мэдэж байгаа. Би өөрийгөө мэднэ. Би хизээч ургахгүй. Харин та нар надаас ургана. Тулдаан зөвхөн шонхрууд насдаг.